За байнгын орны гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Үйлчлэлийн асуудлаар хэдүүлээ бас хэлцэж байна. 2023-оос 24 оны бас одоо үйл бол монголчууд бидэнд бас нэлээд сургамж болсон. Сүүлийн 60 орчим жил тохиолдог бас нэлээд хүнд өвлийг бид хүмүүс туулсан. Монгол улсын хэмжээнд нийтдээ 9.3 сая малыг бид хүн хорогдуулсан. Үүнд хамгийн их одоо сохирлыг амссан бүс нь зүүн бүс нутаг болсон. Зүүн бүс нутаг 15-аас 50 хүртэлх хувийн малаа алдсан байгаа. Тэгээ энэ бол нэлээд хатуу юм одоо сургамж болсон. Үндсэндээ 9.3 сая малыг бид нэр эдийн засгийн тооцоолоор нь авч үзэх юм бол 3.4 их найд төгрөгийн асуудлыг бол бид хүн малын зөвс хорогдлоор бол алдсан байна. За ойролцоогоор манай мал аж ахуйн салбарын бол энэ бол одоо 10 орчим хувийг бол одоо давсан ийм үзүүлэлттэй. Тэгэхээр энэ үйлчлэлтийн нөхцөл байдал малын зөвс хорогдолтой холбогдолтой асуудал дээр бид нэлээд сайн нарийн дүн шинжилгээ хийх ёстой. Энэ 2023-оос 24 оны шилжих энэ одоо бас өвлийн хамгийн чухал асуудал нь бол төлөв шатхууны асуудлаас болсон ийм асуудал бас үүссэн. Тэм учраас өнөөдрийн одоо энэ үйлчлэлийн эмнэлгийн ажилтай холбогдолтой асуудал ярьж байгаа дээр байнгын хорооноос тодорхой санал чиглэл өгдөг юм уу? Ер нь салбар яамдууд бүгд энэ асуудал дээр нэлээд онцгойлон анхаарахыг бас зөв юм а гэж ингэж бас харж байна. Сая би Хинтээ аймгийн Мөрөн сумын Эрдэнэ урлын даргатай бас уулзалт хийгээд ингээ орж ирж байна. Төв зам дагуу байгаа сумдууд хүртэл бензиний хомсдолтой 90 очин ийм одоо нөхцөл байдалтай бол байна. Тэгэхээр бид одоо үйлчлэлийн эмнэлгийн ажиллагааг баахан бас юм яриад ингээд явдаг. Гэхдээ яг бодит байдал дээрээ нөгөө малчид маань бол одоо өвс тэжээлээ бэлдэх түнтэй холбогдолтой асуудлаа одоо хийхэд маш энгийн асуудлаас болоод л бид бүхэн бас ингээд даван туулж чадахгүй нөхцөл байдал бол үүссэн. Тэгээ энэ бас битгээд автагдаасаа энэ жилийн хувьд бол бас гол анхаарах зүйл нь энэ байгаасаа гэдгийг би бас сануулж хэлье. Цаашдаа эдийн засгийн үүрэг өөрчлөлт талаасаа зөвс хорогдлыг бууруулах чиглэлээр гол анхаарлаа хандуулах дээр мал бэлтгэлийн үйл ажиллагааг энэ жил одоо их тийм өөр түвшинд бол зохион байгуулах шаардлагатай талаар гишүүд хэлж байна. Хүнсний хувьсгалын хөтөлбөр, шинэ оршоо хөдөлгөөн гэдэг олон хөтөлбөрүүдийг бид хэн бол хийсэн. За ингээд сайн үр дүнгууд гараасаа гэж бодож байна. Энэ дээр тодорхой ногоон тижээл тариалсан, тэлжээл бэлдсэн малчтын тоо хэрэг өссөн бэ. Энэ жил энэ үүний одоо үр нөлөө хэр гарах вэ? За мөн дээрээс нь одоо мах бэлтгэлийн хөргүүр, зойр, түүнтэй холбогдолтой ийм одоо бас аж ахуй эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн тоо хэр нэмэгдсэн бэ? Эдгээр аж ахуй нэгжүүдийг мал бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахад нь бид яаж дэмжих вэ гэдэг энэ агуулга руу бид бүхэн хоёр тас анхаармаар байна. За гурав дахь нь тижээл бэлтгэлтэй холбогдолтой, уялдаа холбоог нь сайжруулахтай холбогдолтой. За энэ газар тариалан болон мал аж ахуйн салбарын энэ уялдааг захиалгад тариалан тодорхой эдийн арга хэмжээнүүдийг урд нь авч хэрэгжүүлжсэнтэй холбогдолтой ажлыг бас хэрхэн хийж гин энэ чиглэлээр одоо бас тижээлийн үн нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр. За 3 номер Жамбалсарын дарга. За 4 боловсролын дарга хариулъя. Англи гишүүн асуултанд хариулт өгье. За тэгэхээр ер нь бол зуудын давтамжийн ой санамж бас их ойрхон байгаа энэ жилийн тухайд. Тийм учраас бол энэ жилийн энэ зуны гангийн нөхцөл байдалтай уялдуулаад өвлжилтэд бас дор бүрнээ тодорхой хэмжээнд малчтын төвшөнд, сум орон нутгийн төвшөнд, аймаг орон нутгийн төвшөнд бэлтгэл бол тодорхой хэмжээнд бас урд жилүүдээс илүү хангагдж байгаа гэж ингэж үзэж байгаа. За ер нь бол тармил тижээлийн үн цэнийг одоо малчид нэлээд сайн ойлгосон. Энэ нь бол энэ сүүлийн 10 жилийн хугацаанд сүүлийн 10 жилийн хугацаанд гарч байгаа энэ ган зуудын давтамжийн хугацаа ойрцсон энэ цаг үед бол хуучин бол одоо үйлдвэрээс гарч байгаа хэвэг, гурлийн үйлдвэрээс гарч байгаа хэвэг байгалийн хадлан дээр л түшгэлж одоо малчид бол малын тижээлийг нөөцлөдөг байсан бол одоо бол ингээд өөрсдийн төвшөнд малын тижээл тариалтыг нэмэгдүүлэх, за өөр хүчит тижээлийн тариалтыг нэмэгдүүлэх чиглэлд бол онцгой анхаарч байна. Тухайлх юм бол энэ эрдэнэ шиш, шар буурцны тариалтуудыг бол нэлээд одоо аж ахуй нэгжүүд хийдэг болоод эхэллээ. Хамгийн дээдлийн аж ахуй одоо 550 гаад эрдэнэ шишийн тариалтыг хийж дарж хийж байна. Энэ нь бол энэ эрчимцэн мал аж ахуй цаашлаад малчтын төвшөнд энэ уурах тижээлээр хангах энэ боломжийг бол бүрдүүлж байгаа нь бол бас энэ одоо эрсдлийг бууруулах, зуудыг даван туулах тодорхой дөхөн болж малчтын ойлголт бас нэг талдаа арай өөр болж байгаа нь бол мал сүргийнхээ тоон анхаарах, чанарт анхаарах энэ чиглэл рүү явж байна гэж ингэж хэлж болохоор байгаа. За тэгээд малчид бол бас хоорондоо энэ шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд хоршоод
Тижэл тариалтан дээр нэлээдгүй хэмжээний бас хөнгөлөлтөй зээлийг авсан. За нийт одоо шинэ оршоогоор авж байгаа зээлийн 60 орчим өмнө малын үйлдвэр ухсааг сайжруулахад гарсан бол 10 орчим өмнө техник хөрөмжийг шинжилтээр бол гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор бол малчтын төвшөнд энэ тижэл тариалт бол бас баггүй хэмжээгээр нэмэгдэж байгаа ийм тооцоо судалгаанууд байна. За бид нар энэ хүнсний 36 дугаар тогтоол үргэлжлүүлээд Атрын 4 дугаар аяны хүрээнд олгож байгаа хөнгөлөлтөй зээлээрээ бол энэ махны зойрын аж ахуйг нэмэгдүүлэх чиглэлээр бол бас хөнгөлөлтөй зээлүүдийг олгосон. Энэ дээр бол аж ахуйн нэгжүүд за орон нутгийн түвшинд бас жижиг одоо зойруудыг байгуулах хэмжээнд иргэд аж ахуйн нэгжийн түвшинд бол нэлээдгүй хэмжээгээр хамрагдсан. За энэ хамрагдаад бас хүчин чадал нэмэгдсэн тоо баримт судалгааг танд бас албан бичгээр хүрүүлье. Энэ дээр бол дөрвтэй одоо ялангуяа сүүлийн жилүүдэд төмс хүнсний ногооны зойр, махны зойрны хэмжээ бол нэлээдгүй хэмжээгээр нэмэгдсэн. За сүүлийн 3 жилээр аваад үзэх юм бол хүнсний ногооны зойрын хэмжээ бол одоо 54 мянган тонноор нэмэгдсэн. За махны зойр бол нэг 20 гаруй мянган тонн, 30 мянган тонноор нэмэгдсэн ийм тооцоо судалгаанууд бол гарсан байгаа. Тэгэхээр мэдээж одоо энэ хэрэгж байгаа хөтөлбөрүүд одоо хэрэгжээд 1-2 жилийн дотор үр дүнгээ өгөхөөсөө илүүтэй энийг 2 жилийн дотор олгосон зээлүүдээр бүтээн байгуулалтаа хийгээд одоо 3 дахь жилээс үр дүнгээ өгөөд явах ийм боломжтой. Гэсэн хэдий ч одоо хүнс төрж өнгөлдрийн яамнаас хөтөлбөр тусвар дээр хагас жилийн эцээр өмнөлгээ хийж ажиллаж байна гэдгийг бас танд хэлье. За гангууд гишүүн тодруулъя. Хөтөлбөрүүдийн уялдаа холбоон дээр тодорхой үр дүнгуудыг гаргаж авах ёстой. Таны хэлж байгаа саналыг илүү наривчилж цаашдаа бид ярих ёстой. За ингэжээж үндсэндээ одоо зуудын эрсдэл байдлыг малчид өөрсдөө бие дааж одоо даван туулахын бололцоо бидний зорилго бол энэ лүгээ чиглэнэ. Отрын бус нутагтай холбогдлолтой асуудал дээр бас нэмж асууя. За Хэнтээ аймгийн одоо бас тодорхой сумдууд, Дорнод аймгийн бас тодорхой эсхүүд дээр бол жилийн жилд одоо үндсэндээ отрын малууд бас одоо очиж одоо үлждэгөө. За энэ жилийн хувьд бол бэлтгэл ажил дүнтэй холбогдлолтой ямар одоо ажлууд хийгдэхээр байна. Хэдий одоо хэмжээний мал хоёо одоо бас очиж одоо өвлжөхөр байна. За мөн дээрэс нь одоо энэхүү тодорхой зохицуулалттай холбогдлолтой асуудал жилийн жилд бас гардаг. За бусад одоо энэ төвийн бүс нутгаар бас одоо отор нүүдлийн энэ асуудал бас одоо жилийн жилд бас гардаг. Түүнийг бас хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг тал дээр бас нэмэлт хариулт авъя. За дахиад бас экспорт. За хэд нэмэр хариулах. За 2 нэмэр хариулъя. За өдрийн мэнд хүргье. Ган хүлэг гишүүний асуултанд хариулъя. Хүнс үдэж чухал юмны мал аж ахуй генетик нөөцийн бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын даргын албан гүйцэтгэгч мөнх насан. За энэ жилийн тухайд бол нийтдээ 6 орчим сая мал отроор өвлжих шаардлагатай байгаа. Эдгээр малын одоо 1 орчим хувь нь улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрт өвлжөхөөр байна. Аймаг дундын отрын бэлчээрт өвлжих малын тоо малчтын хүсэлтийг бол одоо оторчин цахим системээр дамжуулаад энэ жилээс эхлээд авч эхэлсэн байгаа. Ингээ аймаг дундын отрын бэлчээр нутагт одоо өвлжих, хаваржих малд бас энэ жилийн тухайд нэмэлтээр өвсдөж бэлтгэж хашаа харавцыг засварлах ажлууд хийгдсэн. За цаана нь аймаг хооронд, сум хооронд дотроор өвлжих 3 сая гаруй мал байгаа. Энэнийг бол зөвхөн одоо аймгийн засаг дарга нар, сумын засаг дарга нар хоорондоо одоо гэрээ байгуулах отроор. За гангууд гишүүн тодруулъя. Нэг цахим систем хөгжүүлэн орж гарч байгааг нь мал эмнэлгийн үндсэндээ одоо хяналтанд ор хийн энэ гэдсэн тэр ажлууд ямар шиг болж байгааг нэмээд бас харуулчаарай. За гол суур асуудал бол бид нэр экспортоо нэмэгдүүлэх түнтэй холбогдлолтой асуудал болно. За энэ чиглэлээр л ерөнхий нэлээд олон асуудлыг бид яриад байгаа. Тодруулаад боловсролын дараа нөгөө хамгаалагчсан аж ахуйтай холбогдлолтой хамгаалагчсан аж ахуйгаас бид нэр экспортын асуудал ер нь хизээ яах вэ? Үнэтэй холбогдлолтой асуудлыг яаж шийдэх вэ? За төрийн нарийн маань хариулах уу? Амьд малын худалдааны энэ гарцуудыг баруун болон зүүн бүсүүд дээр ер нь нээх энэ чиглэлээр ажиллавал яасан юм бэ? Тодорхой энэ ажлуудыг бас удаадараа бас илэрхийлээд ингэж бас одоо ажиллаж байна. За бидний одоо ажиллаж байгаа 37 орн тодорхой протоколын тухай бол хэлж байна. Тэгвэл асуудал бол одоо бас нэлээд удаан байна. Бүгд найрамдагтай дард улстай хийж байгаа одоо эндсэндээ хэлцэл бол хугацаанаас хэдэн жилийн дараа бол хийгдлээ. Одоо ярьж зөвхөн адууны дайвар бүтээгдэхүүн дээр ингээд. За 3 нэмэр Жамбал сарын дараа хариулъя.
За агаан хөлөг гишүүний асуултанд тодруулж хариулъя. За энэ байгаль цагуурын өөрчлөлтөөс холбоотой мал аж ахуйн салбар доктортой эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм шаардлага бидэнд байгаа. Тийм учраас энэ хагас эрчимдсэн хагас суурин малгайтай мал аж ахуй тэр дундаа энэ тусгаарлагдсан аж ахуйгаас бид нэр экспорт хийх бодлогыг бол эрчимтэй хийж ажиллана. Тусгаарлагдсан аж ахуй байгуулах баруун зүүн бүсээр амьд мал гарах асуудал өөрөө бас яг импортлогч орны шаардлагаар бий болж байгаа. Өнөөдөр бидний амьдаар гаргаж байгаа бүгд найрамд хятад улс руу гаргаж байгаа хэлбэр бол одоо замын үд байгаа бүсээр л гаргаж байгаа шүү дээ. Замын үдийн одоо бүсийг Хятадын гайл 20 цэрийн байгууллага дээр Дорноговын аймгийг бол эрүүл бүс гэж зарлалцсан. Тэгэхээр бид нар зүүн бүсээ эрүүл бүс, баруун бүсээ эрүүл бүс гэж зарлуулж ээж эндээсээ бүгд найрамд хятад ард улс бусад улсууд руу. За Узбекийн амьдаар гарч байгаа асуудал бол хоёр орны тэрүүн тэргүүний 3 номер гүйцэж хариулъя. яар зогссон асуудлын хүрээнд аль аль талдаа бас нэлээдгүй тийм хөнгөвчлөлттэй нөхцлөөр явж байгаа. Тэгээ бусад одоо бид нар жилийн дөрвөн үйлрэлдээ мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, за бусад экспортын баримжаатай улсууд руу экспорт хийхин тулд ялчгүй одоо энэ тусгаарлагдсан аж ахуй 20 цэрийн бүс бүхий байгууламжуудыг байгуулах чиглэлээр ажиллах шаардлага байгаа. Энэ чиглэлээр хувийн хвшлийн санаачлах дээр тулгуурлаад явж байгаа. Тодорхой аймаг бүс сумууд дээр 20 цэрийн тусгаарлагдсан аж ахуй байгуулах чиглэлээр аж ахуйн нэгжүүд бол газраа аваад, за энэ хүнсний хөтөлбөр Атрын 4-р аяны хүрээнд бол хөнгөлөлтөй зээлээ аваад ингэж явж байгаа. За түрүүн дээр отор нүүдэлтэй холбоотой асуудал ярьсан. За мал эмнэлгийн нэгдсэн систем болон аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын одоо захиргаан дээр одоо хөтлөж явуулж байгаа оторчин сегмент гэдэг цахим хуудсуудаар захиалгыг аваад холбогдох гэрээ хэлцлүүдийг хийгээд ингэ явж байгаа. За дээр нь отор нүүдлэр яваа айл өрхийн судалгаа, за тэр нийгмийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, за цэг байршлуудын бол наривчсан тооцоо судалгаануудыг